тийм л юм бодож. Одоо манай чирэн төгөнд дурсалтай байшин үтсэнгүй шүү дээ. За сайн байцгаана уу? Би яг одоо Гойжингийн өндөр хэмээх Монголын түүхэн өв болсон газар ирээд байна. Энэхүү газар нь анх 1912-оос 13 оны хооронд ерөнхий сайд Намнан сүрэнгийн тушаалаар баригдсан түүхтэй. Түүнчлэн зөвлөлт толгойд улсын сурагч багш Койзен хэмээх хүн монголчуудын мод олборлох, алтан бичиг болох Гойжин хэмээхийг өгсөөр өдийг Гойжингийн өндөр болон нэрлэгдэж иржээ. Цаашлаад 1990 оны үед санхүү эдийн засгийн сургуулийн багш ажилчид энд амьдарч байсан түүхтэй. Өдгөө 110 жилийн түүхтэй энэхүү барилгыг одоо та бүхэн харж байгаа. Ямар ч хүнд ээлтэй орчингүй айц төрүүлэм хогонд нэрвэгдсэн орчин болсон байна. Энэхүү олон зуун жилийн түүхтэй түүхэн өв болсон газрыг шийдэл бүтээгч хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус дахин төлөвлөхөөр болоод байна. Дахин төлөвлөлтөнд иргэд та бүхний төвтэй оролцоо нэн тэргуунд чухал бөгөөд та өөрийн санал бодол хүсэлтэд бэлдээж бидэнтэй холбогдохыг уриалж байна. Тийм л юм бодож. Одоо манай чирэн төгөнд дурсалтай байшин үтсэнгүй шүү дээ.